Монголчуудын оюун сэтгэлгээ, ур ухаан, хүндэтгэл, хүмүүжил, ёс уламжлалыг шингээсэн олон уламжлалт зан үйл, заншил, үйлдэл бидэнд өвлөгдөн ирснээс тэр бүгдийг өөртөө цогцоор нь шингээсэн ёс байдаг нь цайлах ёсон, цайны урлаг билээ. Дэлхийд хэрэглэгдэх хэмжээгээр зөвхөн цэвэр усны дараажийн дарах цайн, улс үндэстэн ястан бүрийн онцлогийг өөртөө агуулсан хэдэн зууны туршид тасралтгүй хөгжсөөр ирсний нэгэн томоохон төлөөлөл нь Монгол цайлах ёсон билээ. Хятадын нэгэн хаан ордныхоо цэцэрлэгтээ салхилан явтал буцалсан устай аяганд нь цайны навч хийсэн орсноос цайг хэрэглэсэн нь цааш түгэн дэлгэрсэн хэмээн түүхчид бичдэг. Харин нүүдэлчин монголчууд цайг өдөр тутмын хүнс хэрэглээндээ хэдийнээс хэрэглэж ирсэн нь тодорхой бусч өөрсдийн тамир тэнхийг сэргээх, өвчин хуучаа эдгээх зорилгоор элдв төрлийн эмийн ургамал цэцэг жимсийг хандалж буцалгаж хэрэглэж ирснээс үүдэлтэй нь гарцаагүй билээ. Цайны ургамал нь хүний биед хэрэгтэй олон төрлийн антиоксидант буюу эсэлдлээс сэргийлэгч, өвчин үүсгэхээс хамгаалдаг эсэлдлээс сэргийлэгч, эрдэс болон уургийн фермент агуулсан бодис агуулсан байдагтай холбоотой юм. Цайг бол судлaalт үзэхдээ манай эртний 300 оны орчим одоо хятад анх одоо цайг хэрэглэсэн юм а гэж ингэж ярьдаг л да. Тэгвэл манай туйлсын зохиол бол өөр одоо тойл эдний үед бол мөн тэр онтой бол бас одоо ер нь бараг зэрэгсэж очдөг л доо. Монгол жангаар бодог улаан цайга бом түм самраад өрөм шаргал цайга үе түм самраад гэж. За энд онцон тэмдэглэх хөвгтөцийг за нэг улаан мал байж байна. Гэтэл бом түм самраад үе түм самраад тэр цайгахад бол тэр самарна гэдэг нэг чухал юм байна да. Энэ юмнууд дээр ийм одоо тийм онцлог юмнуудыг их анхаарч явах хэрэгтэй юм л да. За эндээс бид нэр цай улаан байна энд ингээд цайг одоо бас самардаг байсан байна гэдэг. Тэгээд яг тэр хятадын тэр бараг тэр одоо үе дундуур манай монголчууд энэ одоо манай туйсын баатруудын тэр цайгаа чанж байгаа нь тухай уншаад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл тийм л эрт үеийн уламжлалтай гэдгийг би одоо нотлох гээд байгаа. Цайг дэлхийд дахинд түгээн дэлгэрүүлэхэд монголчууд онцгой үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой байдаг. Манай эртний 5 дугаар зуунд төргийн худалдаачид монголчуудаас цайг бараа бүтээгдэхүүнээр солин арилждаг байсан бөгөөд хожим их Монгол улсын байлдан дагуулалтын үед зөвхөн хятадын язгууртнуудын хэрэглээ байсан цай нь тэр шинжээ алдаж харцоолон нийтийн хэрэглээ болон түгэн дэлгэрсэн түүхтэй. Цайн тухайн үедээ торгод урдан, элдв шаазан варнаас дутуугүй томоохон стратегийн бүтээгдэхүүн байжээ. Чингис хааны эзэнт гүрний ивэл хамгаалалдоор Хятадаас Монгол гүрний нийслэл хар хорин хотоор дамжин Европ руу хурж байсан торгоны замаар торго, бүс даавуу, шүр сувд, цаас, шаазан вар эдлүүд тээвэрлэгдэж байсны дотор цайны ургамал голлож байсан мэдээсэлт байдгийм. Яны ургамлыг манай хяактар дамжуулаад Орос руу одоо явж байсан энэ замыг бол бид сайн зам гэж байгаа. Манай Алтан хаанаас Оросын хаанд одоогоор бол нэг 10 хэдэн килограмм тийм цай хүргэсэн байна. Гэхдээ тэрийг одоо ихээхэн сонирхож нөгөөдхийн чанжуулж одоо амтрахад тэгээд бол тэрнээс одоо Оросд цай дэлгэрсэн гэж одоо ингэж үздэг. Дэлхийн олон орон цай хэрэгэлдэг, цайны ёсол нь өвөрмөц өөр өөрийн онцлогийг харуулсан байдаг ч нийт хүн амын өдөр тутам хэрэглэх хэрэглээгээр монголчууд толгой цохих нь лавтай. Энэ нь монгол хүний бие физиологийн онцлог, эрхлэх ажил хөдөлмөр, цаг агаар, байгаль орчны байдлаас ихээхэн шалтгаалдагтай холбоотой. Монгол эмэгтэй бүр өглөө босоод цайгаа чанж, тэнгэр бурхандаа дээжийн өргөөд халуун саванд хийж тавьснаар гэр бүлийн гишүүд өдрийн турш үргэлжлүүлэн уух нөхцөлийг бүрдүүлэхээс гадна өдийн хоолны үед дахин шинээр цай чанж тэр нь орой болтол хүртээлтэй байхаар тасралтгүй уухад бэлэн байлгадаг заншилтай билээ.
Энэ 20 дугаар зууны ихээр гадаадын одоо судлаачид манай Монголоор яваад энэ монголчуудын жилдээ энэ ямар хэмжээний цай уудгийг гэдгийг судлаад тэгээд яасан юм аа. Ер нь жилд нэг 10 кг нэг хүн нэг үрээр тооцоод нэг 8-аас 10 кг цайг уудаг юм байна гэж. Аливаа үндэстэн ясны соёл уламжлал нь хадан дээр зурж сэлсэн сүг зураг, хүн чулуу, эцэг өвгөдийн тэмдэглэн сургамжлан үлдээсэн судар шестраз дутуугүйгээр өдөр тутмын амьдралд даган мөрдөгдөх энгийн нэгэн хэвшил, ёс заншилт хадгалагдан үлддэг. Үүний томоохон жишээ нь Монголын цайлах ёсон. Эртдээр үеэс монголчууд Сибирийн шимтгэлээ, хөвөн оройт, борол зай, цээнийн үндэс, өрөл, сөдөвс, бөөрөлзгөн, мойл, туйбланцар, боролчны навч, аврах цорж, нохойн хошуу, мягман санжаа, тавилганы мөчөр, найл зуур, инж буурал, буйлээс, улянгарын навч, зээрэгний мөчөр, гоёо, гичгэн, алирс, тэхийн шигний мөчөр навч зэрэг 100 гаруй зүйлийн цай орлох ургамал хэрэглэж ирсэн нь бидэнд уламжлагдсан иржээ. Өнөөдөр ч өтгөс өвгдийн хэрэглэж ууж байсан цайг өв уламжлан хэрэглэсээр байна. 2043 онд бүр дотоодоо 80 тонн ургамлын цай бэлтгэж байсан гэж байна. Тэгээд бол нэг хэсэг бол одоо нутаг орныхоо цай орлох ургамлуудыг одоо түүгээд одоо бүр цайны үйлдвэрүүд жижиг одоо тийм үйлдвэрүүдийг ажиллаж. Ялангуяа энэ Улаанбаатар орчим хоошоо одоо энэ хандгай тэгэл энэ зүг рүү ер нь энэ туулын их энэ тэрүү одоо цайны ургамлуудыг тэрийг төвж ингээд одоо цайгаа хийсэн явдал би. Чинь жоохон дуулын цай гэлдэг. Тийм модтай дөрөв агуултай газар тийм мод их модог үлддэг. Төө нэг жоохон нэг юм их жоохон тийм орой агуул гээд нэг жоохон тийм юм. Дотор л ургадаг хоол байж байгаа. Манай нутагт бол их ургадаг юм уу. Тэгэл их аривждаг нэг жоохон бүржсэн тийм. Тэгэл цайны өнгөтэй үнэртэй сайхан. Дайны үед ер нь нутгийнхаа ард түмэнд ер нь цай тухай чинь цай тэр чи ховор болцсон байсан үе юм. Тэгээ нэг айл болгонд нэг дугуйлт цай хийж чоож өгдөг гэсэн. Тэр үед чинь байгалаас түүгээд тэр орон нутгийнхаа улсуудаас цайгаа хийж өгч ирсэн юм байли. Тэгээ тэр үед нь авчин жоох хөвгт багт явж тэр цайны ургамлын төвдөг. Тэрнээс нь тэр зэрэг тийшнээ тэрнээс нь тийшнээ нэг төвөд иргэл явуулдаг. Тийм л хөвгт манай байсан юм лээ. Тэгээд сүүлд нь манай авч өөрөө санхүү нэгтлэн юм байсан. Тэгээд социализм үед чинь бүх юм зүйлдээ тэгээ бэлэн болцсон, бэлэнчлдэг болцсон үе байсан. Тэгээд сүүлд нь яг нэтгүүлтэй гараад нөгөө ажилтгүй болсон хүн чинь тэгэл нөгөө нэг хушиг ийм цай хийсэн юм гэж зах зээлд ороод ирсэн. Тэр үед 92 оноос эхлээл байгальд оргодог тэр ургамлыг таашаан тавцад таримлжуулж ирсэн. Тэгээ манай цайнд бол ер нь нохоо шуу боролцсон тэгээд цайны маань гол ургамлууд одоо гэж байгаа шүү дээ. Өнд мэгэн сан цай гэдэг. Тэрнээс гадна одоо цэн 5 салаа байна. Сөдөвс байна. Тэр эднес ч ер нь цайнд ордог бол ургамлтай байхгүй. Цай маань бол үндсэндээ одоо орчин судалгаа шинжилгээгээр бол цайны ургамлууд нь 300-аад төрлийн одоо бодисуудад оролцсон гэж яддаг юм л да. Түүний дотроос бол одоо сэргээх энэ одоо чанараараа тэр кофеин фенолын нэгдэл за тэгээд тэрүүний видийг одоо таньд гэж ийм одоо гол нь одоо энэ эднүүд л одоо цайнд гол найрлага. Тэгээд цаана нь бол өөр бусад одоо юунууд янз янзын С, П, витамин, В1, В12 витаминлэг зүйлүүд өөр одоо уурга бол нэг 20 хэд бараг 30% ийм олдсон одоо байдаг. Монгол орон олон ясны үлгийн учраас тэр хэрээрээ өөр өөрийн онцлогийг харуулсан олон төрлийн цайны жор ёс заншилтай. Мөн нутгийн газар зүйн байрлал, байгаль орчин, эрхэлж байгаа хөдөлмөрөөс шалтгаалan өөр өөрийн амт чанартай байдаг. Жишээ нь говь болон говь цөлөрхөг тал нутгийн ард түмэн цайг давсгүй уудаг заншилтай байхад баруун хойд зүгийн уулархаг мужуудад давстай цай ууж хевссэн байдаг.
Харин бүх төрлийн хийцтэй цайнуудыг давс хужраар амталдаг нь альч аймаг сумаас хамаарахгүй нийтлэг шинжтэй. Тиймээс тухайн орон нутагт оршин сууж байгаа хүмүүс өөрсдөд нь дутагдсан эрдэс бодис амин дэмүүдийг цайндаа уусган шингээж хэрглэж ирсэн юм. Цайг дэхэн үед чинь хужиртай чандаг байсан шүү дээ. Хоолны хужир гэж одоо хужир гэж тусдаа нэг тийм бор саард юм биш. Дэхэн үед нунтаг. Тэр хужирыг хийж цай чан нэгдүгээр тэр хужир бол юу яадаг байсан гэж ярьдаг өгчүүд. Цайг сайхан амт оруулдаг. Хоёрдугаар даралт буулгадаг. Даралт төддөг гэсэн нэг юм үг өгдөг шүү дээ. Амны хужир гэж одоо нууранд л ургадаг юм да. Тийм шаранхуй зүгээр нь малын хужиртай адилгүй нэг тийм шаранхуй нунтах нь тийм хужир байдаг. Тэр ингээд тунгааж хийн жоохон чулуутайч би хамаадаг тийм хужир. Тэр давтарцаа ингээд манай ижил тэгж хийдэг л байсан. Жан ер нь цай чинь өөрөө хүндэтгэдээс гадна хүний эрүүл мэндтэй холбоотой ч үү дээ. Ер нь одоо сайн чанс давс мавсын тааруулаад хужир хийгээд сүүм өвгөн тааруулаад эдээгийн тааруулаад ингээд чансын цай болвол ерөөс уухад тэгээд толгой үдчихэ толгой намдаж гэл юм. Тэр хүн яан жансад байх л та. Биднээс үү хөлс гарна толгой үдчих яхад цай уухад намдаач тэгээд 30 жилийн өмнө юм одоо 2 дугаар эмнэлэгт нэг үзүүлж явсан. Тэнд тэр 2 дугаар давхартан дээр хөдөлмөрийн баатар авир мэдгүй. Тэр доор оноо хөдөлмөрийн баатар минжуургай. Тэр хоёр нэг нь одоо эмнэлгээс гарч байгаа бол та. Тэгээд авир мэдгүй тэр дээр ингээд. Тэгээд хөөе чи миний хэлснийг юу гэлээ хөөе гэж нөгөө хоёр ч одоо ярьж ирсэн. Тэрийг миний тэмдэглэд байдаг юм л да. Тэгнэ тэр хоёрыг ярьж ирсэн яриа бол тэр авир мэдгүй бол одоо зүрхийн их өвддөг юм л да. Тэгээд наад зүрхэндээ чи хөөе одоо энг гэж одоо зөвлөж ирсэн юм да. Юуны оролцооны шар цэцэгний 100 дэлбээ. Эцэг цэцэг нь 5 дэлбээтэй шүү дээ. Тэгээд тэр дэлбээгээд ингээд тоолоо 100 дэлбээ. Юуны цагаан уул одоо өвсийг үндэстэй цэцэгтэй ингээд 3 ширхий. Ингээд хагас данх цайнд одоо босдгож өргөж ууж үе гэж. Ингэж одоо Минжуур Баатар аюунуудаа зөвлөж ирсэг одоо санаж байна та. Тэр цай эм болдог гэдгийг одоо тодорхой гүүрийг амьдрал дээр одоо болсон наазахын жишээг л одоо хэлж байна л да. Дэлхийн бүхий л орнууд ихэнхдээ дангаар нь цайг хандлах буюу буцалган хэрэгэлдэг. Харин монголчуудын хувьд цайн зарим тохиолдолд дан ганц амны цангаа гаргах ундаа гэхээсээ илүүтэйгээр олон төрлийн хоолны холцоодыг нийлүүлэн хоолны хэмжээнд авч үздэг. Ер нь сайхан цай нь муухан хоолноос илүүтэй хэмээн ярилцдаг нь оргүй зүйл биш ээ. Монголчуудын хувьд банштай, будаатай, борцтой цай нь тэдний эрхэлж байгаа мал аж ахуй, нүүдэлэн амьдрах хэв маягаас хамаарч бүхэл өдрийн үл даахуйц илчлэг шим тэжээлтэй байхаас өөр аргагүй юм. Учир нь гэрээс хоол малаа хариулсан малчин өдөр гэртээ буцаж ирж хоол ундад төдийлөн идээд байх цаг зав гарахгүйтэй холбоотой юм. За монголчуудын хийдэг цай бол бас өөр одоо улс орнууд байхгүй их өөр нөхцөө. Олон талын өөр нөхцөө бол тэнтерос хамгийн гол нэг өөр нөхцөө юм. Монгол цай бол ундааш болдог, эдээш болдог гэдэг ийм онцлог ийм цай байгаа юм. Тэгээд энэ цай нь бол дотроо бол бас газрын одоо манай Монголд байгаа одоо дарганх 101 өөр нэг чан баруун тийшээ манай өөр улсууд эстангууд нэг өөр чан тухайн одоо зүүн зүг рүү бол цайнд одоо давс хийдэг. Баруун тийшээ болоод ирсээр давс ахиухан хийгээд байдаг шүү дээ юм. Гих мэтлэн гээ. Наас квартал анги руу болохтой зэрэг цайнд аваа будаа одоо хийдэг байдаг ч юм уу. Тийм. Баруун тийшээ болоод ирсээр нөгөө 10 горил солийн горил, сүлхрийн горил эдив юмнуудаа одоо хэрэглэх шар тусыг аль цайнд одоо самрах ийм одоо тэр найрлагын жорын одоо тааруулж ингэж хийдэг байгмаа. За тэгээд юу юм да манай монголчууд бол уламжлалт гараа бол ер нь юу шүү дээ өглөө өдөр бол хоёр бол тусгайлан одоо хоол идэггүй. Яг нь цайндаа бол мах одоо гიშиж идэх явдал одоо байдаг. Өглөөний цайнд. Нэсэр өглөө
өдөр хоёр бол өдрийн одоо хоол гэж одоо байхгүй өдрийн хоолнд бол цайнд боолцгий гэдэг. Ер нь үндсэндээ цай нь бол одоо хоол одоо болдог юм одоо үргэлжтэй юм байна. Монголын олон ястан угсаатны ёс заншилд олон төрлийн цай хийх арга байдаг. Монгол цай нь сүйтэй цай, хар цай гэсэн үндсэн хоёр ангилалд хуваагдахын дээр орцсон найрлага ба хийх аргаар нь хэд хэдэн бүлэгт ангилан үзэж болно. Үүнд ердийн цай, тостой цай, хийцтэй цай, махны орцтой цай, эмийн өв сургамлын цай, эмчилгээний цай, тусгай аргаар чанах цай. Цайг одоо самарч ам туруулдаг олон аргууд зөвхөн шанагаараа тэгээ самраад идэг гэж биш. Жандан гэдэг одоо эмэг домбон хэлбэртэй сав байсан. Тэр бол юунд энэ физикийн үзэгдэл гэдэг нь кавитацийн үзэгдэл гэж. Өөрөөр хэлбэл тэр бол одоо юу юм айрыг бүлдэг бүлүүр байна тийм ээ. Айрыг бүлж байгаатай адилхан боловч юм гуйлыг яндан шиг савн дотор хийгээд цайг бол бүлж байгаа. Тэгээд одоо 50-60 одоо өөрөөр хэлбэл сайгаа ингээд хийчихэд тэгээд тэр чинь яаж хийхтэйсээ бол тэр дотор нь орсон нөгөө найрлагуудаа одоо сай холиодуулаад агааржуулаад ингээд уусан цай бол бас л одоо юм болдог юм байна. Энийг бол хөөрцөгтэй цай гэж хийхэн одоо ялангуяа одоо дээр үеийн одоо ламнар бол ийм цай хийж болдог байсан. Хүнчлэн нутгийн онцлог, газар зүйн байрлал, ястан үндэснээс хамаарч говь гурван сайхан, өөлд, цаатан, дөрвөдийн хургастай дуйсэн цай, торгуудын шаргал, уряанхайн, мандал говийн, хэрлэнгийн цай гэх мэтээр ангилахаас гадна цайнд орсон орцоор нь таван тансаг, цагаан шар будаатай, баянштай, борцтой, сүүлтэй, чүмэгтэй, хужиртай, чүмэгт хойгны, арвын гурилтай, сулхиртай, таан, михээртэй, хөхүүрийн тостой цай гэх мэтээр олон янзаар нэрлэдэг. Монголчуудын цайлах ёс нь Монгол уламжлалын тойл гэлтэй. Цай нүдэх, цай чанах, самрах, орц холцын тохируулах, бурхан тахил, өрхийн тэргүүн зочиндоо аяглах зэрэг нь тэр чигээрээ ёс уламжлал зан заншлыг өөртөө агуулна. Нүүдэлчин Монгол ардын уламжлалд айл нүүж явааг харвал цай идэ барьж очиж цайлдаг нь аян замынх нь алжаалыг тайлахыг хүссэн зочломтгой зан, зорьсон нутагтай тавтай хүрхийг өрөөсөн чин сэтгэлийг илтгэн. Энэ зан уламжлал хот суурингийн сууршмал амьдралд алдагдсан талтай ч нүүж ирж байгаа хөршийн дөө цай идэ барьж орж сайхан сэтгэлээр угтан авах үзэгдэл өнөө хүртэл уламжлагдан иржээ. Тэр нөөж айлын тэрлүү дом бутаа цай тавхтаа идэ бариад одоо угтаад одоо очих. Тэр бол одоо миний санаанд хэхэн тодхон байна тийм. Тэгжсэн чинь айгуул ээж араас ингээд явж иж байгаа хүүхдийн болдохтой би тэрийг төрөөж бариалгүйгээд ингээд одоо тэр ёс бол бас одоо миний төрөний ярьдаг өнөө Монгол манай одоо сүйтэйсээ хийдэг энэ өөр улсад байхгүй ш манай энэ одоо Монгол цайд тийм ээ. Энэнтэй адилхан бас өөр улсад байхгүй юм одоо сайхан заншил. Одоо энэ зам дажаад ядарч байгаа гэдэг одоо үүднээс хамгийн түрүүнд дээр бодно. Нэгдүгээр, хоёрдугаар одоо шинэ бууж байгаа тэр одоо юм тэр айл чи юу хүндэж штэ бас хүнддэг нь олон талаа явуулдаг гэдэг чинь монголчуудын их чухал зан үйлийн нэг шүү дээ. Маш олон төрлийн өөр цай байдаг ч гэлээ. Орцсон найрлага амтна дахин давтагдашгүй нэгэн цайнд монголчууд хамгийн ихээр дурладаг нь ээжин гэсэн тодтголтой цай юм. Тэр цай нь хар борж, сүйтэй, бантай, боцтой байсан ч хамаагүй хамгийн сайхан цай байдгийн учир нь Монгол их хүн тэр цайндаа өөрийн сэтгэл зүрх, сайн сайхан аз жаргал бүхнийг хүсэн өрөөж шингээдэгтэй холбоотой юм. Хүүхдүүд ч юу голцоо тэгэн л дээ ээжийнхэн цаг ууч гэдэг чинь нэг талаараа их хүндтгэл юм байгаа юм. Одоо бэлэг дэмбэрлийн хүндтгэл юм байна. Тэр ээж сайхан чандагч байж болно, таргун чандагч хүн байж болно. Тэр хүнд л одоо ямар ч байлаа гэсэн тэр хүүхдэд өөрт нь сэтгэл дүүрэн л байх ёстой ээжийнхэн цаг уучглаа шүү. Ээжийн цалсан цай тэрс олон жил ханьсан ханы цай юундаа сайхан байна вэ гэдэг чинь тэгвэл ээж бол тэр цайг чанаад бүр сурцсан байхгүй бүр дээд зэрэг чалсан мастер нь одоо байж шít. Тэр ээжийн одоо цай бол амттай байгаас яах вэ?
Нэгдүгээр, хоёрдугаар чамаагаан гэсэн одоо сэтгэл, хөвдийн одоо чаныг гэсэн цай сайхан сэтгэл дээр шингэж гисэн ийм цай байдаг байгаа байхгүй. Тэр ханч ялгаа байхгүй шүү дээ. Нөхөртөө одоо сайн одоо хандян хамгийн сайн сэтгэлээр цайгаа чанж өгнө. Тэгээд хичнээн самрах хөстэй тэр чинээгээр нь самарна. Ямар одоо сүүгээр сүлвэ яйд юм одоо тэргээр одоо сүлнэ. Ингээд та хийн шиг юм нэг. Тийм байгаа. Манай ээж бол модоо цай одоо цай чандгүй шүү дээ. Манай ээж аргалаа цай чанд. Одоо манай ээж одоо цэлэнгийн шаамттай байж байна. Одоо нөгөө тийм тоогоотой явж мод нь болтой гал нь нэгтээд дагилж босгон хурдан байдаг. Нөгөө аргал нь болтой их тийм зөөлөн галтай учраас бас тэр нэг бусал нь одоо бас арай айдуухан бусалдаг гэдэг. Тэгээ одоо тэр нөгөө идээгээ хийхдээ бас нэг одоо цай уул ачихгүй тийм үү одоо цай одоо гашуурахгүй юм гэж тэгээ аргалаар цай шинжтэй. Цайны хааж байгаа ихийн бас нэг хайр байдаг байхгүй сан. Тэгээ цайндаа одоо тэр хайр хүндлээ одоо бас өөрийнхөө сэтгэлээсээ хийж энийг одоо миний хүүхэд ууханс миний хань ууханс миний одоо тэр хин байд тэр нь уух ингээд тэрний бас нэг хайр хүндлэлтэй шингэж байгаа учраас тийч бас айтайхан бас амттай сэтгэл ондол гэдэг л та. Тэр түмэн номер мөсөн нутаг руугаа улдаар орлогын хайр хоорондын сэхвэс иживын номын сэхвэс өршөө олон түмэн үр хөөхт минь сайн сайхан амар Монголоо яваасай л гэж өгдөг. Тэгээл эндээ болохлоор яах вэ? Дөрвөө улдаа энэ ордогд хайрхан тэгэл ордог үз тэгээр тэр түмэн төрийн сэлд амар Монголын зогоорол инкам Монголын байх болтгой гэж л өргөдөг юм да. Өнөөдөр дэлхийн нийтэд даяаршлагдаж хүмүүсийн амьдралын хэмнэлээ түргэсхийн хэрээр Монгол соёл тэр дундаа цайны дээжээ өргөх, цайгаа чанах, уух заншил улам бүр багассаар байна. Сууршмал амьдралд шилжсэн монголчуудын хувьд уламжлалт зан заншил ёс нь орчин үеийн амьдралын хэв маягтай ихээхэн зөрчилдөх болжээ. Монгол цай чанах гол хэрэглэгдэхүүнүүд болох уур нүдүр зэрэг нь бараг л нүдний гин болжээ. Нэг бодлын бидэд дэлхийн хөгжлийн хэмнэлтэд хөл нийлүүлэн алхах ёстой ч Монгол гэсэн уламжлалаа хадгалан үлдээж хойч үедээ уламжлуулах нь бидний үүрэг. Гэсэн тунчаад би 10 хэдэн мянган километр явсандаа 6 удаа ч байна. Нөгөө чулуу молуугаа ирж байгаа. Ингэж яваад тэр уур харагдахгүй байна. Уур нүдүр гэдгийг ер нь уссан болтой байна. Хуучин бол одоо биднүүдийн үед хич нь бол одоо ер нь өглөө болоход ч нь бол айлуудын одоо уур нүдүрээр одоо уралддаг. Хамгийн түрүүнд уур нүдүр дуурна гэдэг чинь бол тэр айл их эртчийн тэмдэг. Тэр айл бол ягаад ч вэ тэр айлын эзэгтэй бол их ажилсгийн тэмдэг байсан. Одоо тийм юм бол ер нь энэ бэлэнчлэг одоо сэтгэлгээнээс болоод ер нь байхгүй болсон гэж хэлэхээр болсон байна да. За тэгээд одоо тэр уур нүдүр гэдгийг одоо баяртай гихэл одоо их төгссөн ийм одоо үетэй одоо ирлээ дээ бид тийм нэг ийм нэг бодлыг одоо их үгүйлэгж байла уламжлалт одоо нэг зүйл бас л одоо даяарчлалын туушгаар өгөөгөлж байгаа төлөвтэй байна. Цайг аль болохоор нүдэж жижиглэж ингэж одоо чанах юм бол хамгийн одоо сайн идэж байгаа юм. Өөрөөр хэлбэл нунтад нь жижигнэ гэдэг чинь идээшүүлэхийн одоо нэг чухал төлөвлөсөн юм шүү дээ. Айлд хүн ихэд баруун одоо энэ хөдөөний айлд цайгаа чанддаг байхгүй. Шинэ хүн шинэ ээж байгаа шинэ цай чанддаг шүү дээ. Хуутан цай чанддаг өгдөг байхгүй гэж. Тийм ёс нь одоо бол байж л. Манай Улаанбаатар ч бол одоо тэгээд нөгөө тэр бус уусан дараа одоо лифтэн цайгаа хийгээл дүртэг цайгаа хийгээл өгнө шүү дээ. За яг хөө төв суурин газар ч юм бол одоо тэр галаа төлөө цайгаа чанна гэдэг бол хэцүүлдэ одоо энэ байранд таанд гал төлөх үү тэгээд өгөө цэглэн билет хийнэ байж тийм ээ. Тэгээд тэр хөдөө ч юм бол тэр одоо яг тэр уламжилж ийсэн одоо тэр өв соёл нь бүх юм нэ шүү дээ. Гал нь төлдөг зуух нь байж гэн цайгаа чанга тогоо нь байж гэн чинь Улаанбаатар ч одоо нэг юм ялгуу шүү дээ. Одоо ч гэсэн улсууд дахидаа бас өргөжлөх юм харж яхад бас хүндэтгэл уламжлал хадгалж байгаа. Тэр уламжлалыг одоо залгамжилж байгаа л хэрэгэлдэ. Гэхдээ тэр бодоход зүгээр ер нь бас учиртай. За хөдөөний улсууд өөр хэрэгэлдэ. Гадаа гараад өөрийнхөө одоо олон жил болсон эцэг өвгдгөн шүтжээ суудантаа ч ихж өргөнө.
Эсвэл нар гарах цалдаач өргөнө үү? За эсвэл зочин гişin ирээд өөрснөө юм төгөө тэр явж байгаа хойноос нь ч өргөнө үү? Ингээд бас нэгэнт орчин гэртээ орчин хөдөө болох төр тактик бол одоо өөрийнхөө сансан зөвхтөр гэж болж байгаа юм байна. Болж байгаа шиг байна. Одоо ч гэсэн улсууд өргөжлөх юм тэгээд би бас заримдаа бодох юм боломж тийм юм да. Одоо байшингийн улсууд цонхоороод өргөжж байгаа шинжтэй байх зарим нь бол. Тэгэхээр миний хувьд бол ингэж боддог юм. За яг тэр одоо боломжоор болж байгаа тэр баг. Ер нь тэгээд өргийгээд өөрөө тэр шүтээд одоо хүндэтгээд өргөж байгаа бол байшингийн хүн ч гэсэн гадаа гараад өргөчөхөд учиртай л да. Цонхоороо өргөнө гэдэг чинь одоо тооноороо дахиад өргөдөг хүн гэж байхгүй шүү дээ. Тооноороо юм зацчихэд хүн гэж байдгүй. Тийм учраас энэ өргийл гэж санаж байгаа бол тэнийг гадаа гараад одоо өргөхөөс өргөжлөө бол зүгээр юм уу гэж харж идэгин зүгээр яг хүний боломжоор л болдог ба халдаа тэр. Хүний боломж нэгдүгээр яг олон давхар байшингийн оройд гарсан юм бол залхуурдаг ч юм уу. Эсвэл бас нэг би хөлмөөтэй хүн байдаг юм уу. Нөгөө дараа одоо хүн бас тэр хүний өөрийн сэтгэхгүй юм л да. Би ерөөс энийг нэгэн талын хүндэтгэлтэйг өргийл гэж байгаа бол хүн гарч байгаа л өргөчгөөд Монгол хүн айлыг шинжихдээ цайгаар нь шинжин ярилцдаг. Харамж хахир айлыг аягны амсар зуулгахгүй айл химээх бол зочлонтгой сайхан сэтгэлтэй айлыг цай сайтай айлд хүн бүхэн цугларнаа химээдэг. Ирсэн зочин бүхний алжаалыг тайлах, цайлах цайтай байж л бид гэртээ хүн урьдаг шиг цайныхаа уламжлалт урлаг ёсыг хадгалж байж туурах тусгаар Монгол орн гэж